Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж нийслэл хотод энэ тэмдгүү шинэ орон сууц барилга сүндэрлэж байна. Гэвч эдгээр барилгыг барьж байгуулж байгаа компаниуд зөвшөөрлөө аваагүй, техникийн нөхцөлөө хангаагүй гэсэн нөхцлүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс эдгээр барилгуудыг цэгцлэх, зөрчлүүдийг арилгуулах үүднээс Улаанбаатар хотын мэр 9-р сарын 10-нд 853 дугаар захирамж гаргажээ. Захирамжид зөрчилтэй барилгуудыг зөрчлөө арилгах техникийн нөхцөлөө авах хугацаа өгсөн бөгөөд энэ нь зөрчилтэй барилгуудад боломж олгож байгаа хэрэг юм а. За энэ захирамжийн өрөөнд бол ус дулаан цахилгааныхаа техникийн нөхцөлийг аваагүй ийм барилгын нэлээд хэдэн барилгын жагсаалт гарсан байна мэргэжлийн байгууллагуудаас. Тийм учраас 10 сарын 1-ний дотор ихэд энэ зөрчлөө арилгаж одоо энэ зөвшөөрлийн аль бие усаар шийдвэрлэхийг бол холбогдох албан тушаалдууд бол үүрэг болголоо. За хэрв одоо 10 сарын 1-ний дотор энэ зөрчлөө арилгах юм бол одоо ус дулаан цахилгаанаар бол хэвийн хангалтад явах боломжтой гэсэн үг. Хэрв 10 сарын 1-ний дотор энэхүү зөрчлөө арилгаж одоо хууль дүрмээ биелүүлээгүй бол ус дулаан цахилгаанаар хангахгүй байх үүргийг бол Ус surгийн удирдах газар болон Улаанбаатар цахилгаан, Улаанбаатар дулаан түгээх сүлжээ компани удирдлагууд бол үүрэг болголоо. 10 дугаар сарын 1-нд хүртэл зөрчилтэй барилгуудад зөрчлөө арилгах хугацаа олгосон. Энэ нь зөвшөөрлөө аваагүй, техникийн нөхцөлөө хангаагүй байгаа барилгуудтай холбоотой. Хэрвээ энэ хугацаанд зөрчлөө арилгаж чадаагүй бол тухайн барилгуудын нэрсийн чагсаалтыг олон нийт болон банк санхүүгийн байгууллагад мэдээлэл оруулжээ. 10 сарын 1-ний дотор зөрчлөө арилгаагүй тохиолдолд бол эдгээр барилгуудын чагсаалтыг бол аль бие усаар олон нийт болон банк санхүүгийн байгууллагуудад нээлттэй мэдээлэх ийм үүрэг өгсөн. За яагаад ийм үүрэг өгсөн гэхээр усаар хангахдахгүй, дулаанаар хангахдахгүй байлгад бол иргэд бас одоо мөнгө төгрөг өгөх байдлаар хохирох юм эрсдэлээс өрсөн сэргийлэх зорилгоор одоо нээлттэй мэдээлэе гэж шийдсэн. За түүнээс гаднаас зээл авах гэдэг юм ямар нэгэн байдлаар санхүүгийн харилцаанд орох. Тэгээд энэ ямар нэгэн эрсдэлд агуулах бас болзошгүй учраас банк санхүүгийн байгууллагууд бас энийг нээлттэй мэдээлэе гэдэг байдлаар нэг хотын дарга бол үүрэг өгсөн. Ингэж олон нийтэд мэдээлснээр иргэд аж ахуй нэгжүүд тохирохгүй байх боломж үүрнэ. Учир нь иргэд тухайн барилгын талаар мэдээлэлгүйгээс худалдан авалт хийж дараа нь ус цахилгаангүй барилгатай болно. Тиймээс барилгын компаниудын үйл ажиллагааг чанаржуулах, нөгөө талаас хууль журмын дагуу ажиллах үүднээс уг захирамжийг гаргажээ.